За тэгээд 8 сүмээр нэгдэж бас энэ гэрийг авч өгч байгаа үнэхээр баяртай. Бас бурханд их талархаж байна бидний нэгдэж бас ийм зүйл хийж чаддаг юм а гэдгийг харуулж гисэн бурхандаа баярлаа. Бурхан бас бидрийг те үйлсээрээ бас номлоо гэж хэлсэн учраас бид өхөн одоо энэ гэр бүлэглэх айныг эхэндээ бол их санаа байсан. Тэгээд санааг одоо яаж хэрэгжүүлнэ, яаж тэр мөнгийг босгоно гэж хэлсэн боловч те та бүхний хандвар, итгэгч чахан дүүсийн маань хандвар сэтгэлээр бас бурханы хүчээр босон үнэхээр бурханд талархаж байна. Монгол гэр бэлгэлээ гэдэг төслийг манай зүүн бүсийн пасторууд санаачлаад тэгээд энэ 2020 онд зохион байгуулж хийж байна. Тэгээд 1-р сард бид нар жилийнхаа төлөвлөгөөнд оруулсан. Тэгээд амглан сүм энэ төслийг хариуцаж зохион байгуулсан. Өнөөдөр ингээд гэрээ барих боломжтой болоод бүр гэрээ авчраад ингээд яг айлынхаа хашаанд ирсэн байж байгаа. Тэгээд одоо барьж байна. Өнөөдөр 8 сүмийн пасторуудын санаачилсан гэр төсөл маань яг одоо миний ард ингээд биелэлээ болоод сайхан сүндэглэн босч байгааг та бүгд маань харж байгаа. Миний сэтгэл ч гэсэн бас их одоо догдолж байна. Ягаад гэвэл Христэд итгэж бид нэр хүмүүст зөвхөн сайн мэдээг түгээгээд зогсохгүй бид үйлсээрээ бодит тусламжийг бас хүргэж явах хэрэгтэй. Тусламжийг үзүүлж явах хэрэгтэй. За өнөөдөр болохоор мөнх жаргал эгчтэй гэр болон гэрийг нь худалдаж авах болон барих үйл ажиллагаанд хамтдаа оролцлоо. Анх удаа ийм бүр хүнд гэр худалдаж аваад бас ингээд барьж өгөх тийм ийм үйлчлэл хийж үзлээ. Тэгээ маш цодон сонирн байд юм байна. Гэр авахд шинэ гэр авахд хүртэл ядаж унаа цоолох хэрэгтэй, цоолоод тэгээ чагтгаа хийх хэрэгтэй гэд ингээд маш олон зүйлийг гэр барихаас бас сурч авлаа. За бид нэр одоо Улаанбаатарын зүүн бүсийн 8 сүмүүдээ хамтраад одоо Марната сүмийн гишүүндээ ингээд тусламжаар ингээд гэр бүлгэлж байгаа. Библиэд бол ер нь үйлдэл айгүй чухал гэж хэлсэн байдаг. Тэм учраас бид нар итгэлээ одоо үйлсээрээ хэрхэн харуулж болох вэ гэдгийг бол одоо энэ бол нэг жишээ байгаа. Өнөөдөр бас бидэнтэй хамт нэгдэж өргөлийг өргөсөн, бас хандийг өгсөн хүмүүстээ баярлалаа. Тэгээд эдгээр би хаасан баруун бүсэгдсэн. Бас л бид нэг зорилгын төлөө хамтдаа бас итгэл нэгтэй явж байгаад талархаж байна. Тэгээд би бас өөрөө бас бусдаас ивэлийг авч ирсэн. Тийм учраас өнөөдөр миний хамгийн түрүүнд ирж нэгдэх ёстой газар нэг энд юм болов гэж бодож ирсэн. Тэгээд маш их баяртай байна. Энэхүү төслийг энэхүү айныг бодит болгоход хамгийн их тусалсан зүрстгэлээ зориулсан нийт хандив өргөл өргөсөн итгэлийн ахын дүүс нартай бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бидний өргөсөн энэхүү одоо цуглуулсан өргөл маань бидний итгэл нэгтээ нэгэн сайхан гэр бүлд цоо шин Монгол гэрийг одоо барьж өгөх бэлгэлэх ийм бодит ажил боллоо. Хүнд бас өгч байгаа юм чинь те чанартай бас шинэ гэр өгөл зүгээр юм болов гэд бид хүн бас шинэ гэр авч ирсэн. Тэгээ хар хорин зах дээр очсон чинь бас манай сүмд хуучин явж исэн хүнтэй таарад айгүй сайхан бид хүн нэг найрсаар хүлээж аваад бурхны яг төлөвлөгөө байсан байх л гэж бодож байна. Тэгээ бидэнд үнэхээр тусалсан. Маш олон мэдгүй зүйл байсан бол бидэнд бас хэлж өгөөд, зааж өгөөд дотоо зүйлийг маань өгч өгсөнд бас бурхны төлөвлөгөөнд үнэхээр их баяртай байна. Ер нь зүү гэдэг утгаа бид нар айгүй тодорхой тайлбарлаад байгаа. Зөвхөн үннийг үйлсээрээ номлоцгоё гэдэг уриалгатай байгаа. Тэгээд зүгээр ингээд нэг ярьдаг биш, тэ үйлддэг яг үнээр талбар дээр хүндээ хүрсэн хүмүүс тус хүргэсэн тийм үйлчлэл одоо биелэл болсон тийм үйлчлэл байлгахын тулд бид нар хичээж ажилласан. Тэгээд яг энэ санаачлагыг анх бид нар эхлүүлсэн юм аа. Хамгийн ихээр бидний эзэн бурхан Иесус Христ баярлаж догдолж нэг ч гэсэн хүүхэд нь гор хоронтой болж байгаа болов одоо сэтгэл нь бид нартай хамт одоо баярлан цэнгэж байгаа хаа гэж би одоо итгэж байна. Залуу хүний хувьд, залуу хүний төлөөллийн хувьд хэлэхэд бол үнэхээр бид бүхэн үйлстэй тэгээд хин нэгэн зөвхөн нэг хүнд биш цаашлаа тэр хүний гэр бүлд маш ингээд том өөрчлөлтийг бий болгож байгаа гэдэгт бол маш их итгэж байгаа. Тэгээд энэ хүмүүсийн бас энэ өвөл дулаан гэртэй бас гэр бүлээрээ хамтдаа байх боломжтой гэж бодоход бол маш сайхан сэтгэл төрж байна. Тэгээд цаашдаа бурхан ивэн гэдэг бол бурхан дуудаж байгаагийн хэрэг илүү ойр байхыг
бас биднээс хүсэж байгаа гэсэн үг. Тэгээд бас эргээд бурханд үйлчлэрээ зөвхөн ивэл авдаггүй ш бусдад ивэл өгдөг байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд нийт хандив өргөсөн сүмийн гишүүд та бүхэндээ баярлалаа. Адвентистуудаа. Тэгээд бид энэ зорилгыг энэ төлөвлөгөө гаргаагүйсэн бол энэ одоо ажил хэрэг болохгүй байсан. Тэгэхээр үнэхээр энэ бурхны хүсэл байж бурхан биднийг нэгтгээд бурхан бидэнд бас ижил алсын хараа зорилго өгөөд үүнийхэн төлөө бид бас залбираад пасторууд сүмийн гишүүдээр нэгдсэн өнөөдрийн бидний үр дүнг авчирлаа. Тэгээ энэ зүйлийг бас үнэхээр цаашдаа ингээ боломж байгаагаар бол олон хүнд туслаад явбал бусад сүмийнхнээс өрөөлж байна. Та бүхэн бас дэмжиж ажиллаарай. Тэгээд цаашдаа бас зөндөө олон гоё үйлчлүүд явагдах бах. Тэгээд энэ айлдаа бас ивэл болж байгаадаа их баяртай байна. Үйлчлэл нэгдсэндээ үнэхээр талархаж байна. Бурхны нэр алдарших болтугай. Яг миний бодлоор бол их том төсөл юм шиг надад санагдчихсэн. Гэтэл одоо би бас битүүхэндээ дотор яах вэ гэж нуулгүй хэлгээд бас бодож л байлаа. Гэтэл ингээд баг мөнгө нь дэрийн төсөлснөөс баг илүү цуглаад ингээд бурхан гайхамшигыг үйлдсэн. Үнэхээр бурхны хүссэн товлсон цаг нь байжээ гэж би боддоо бол итгэж байгаа. Энэ гэр дотор маань бол яг л өнөдөө олсон бурхны хүссэн тэр айл одоо амьдралаа өргөжлүүлэх болно. Итгэлээ сахих болно. Гэхэд энэ гэрт байгаа айлыг бас бурхан ивэж ирэх болтугай. Тэгээд энэ бүх хүн бол зөвхөн яг ингээд энд байгаа хэдэн хүний одоо гэр барьж байгаа энэ төлөөллөөс биш, харин ингээд итгэгч ахын дүү сүмийн бүхий л гишүүдийн тусламжтайгаар тэгээд энэ гэр босч байгаа. Тэгээд энэ гэрийн төлөө хандив өргөсөн болон үргэлж маш ихээр залбирч байсан зөв хүндээ очоосай бас мөн ингээд санхүүгийн байдлаар бас бүх зүйл нь ингээд хүрэлцээтэй байгаасай гэж залбирч байсан, тусламж үзүүлж байсан бүх хүмүүстээ маш их талархлаа илэрхийлье. Тэгээ өнөөдөр бас энэ гэр маань өргөн цагаан гэр маань юм чи ингээд сүндэрлэж байна. Тэгэхээр цаашдаа бидний хамтдаа хийх олон одоо үйлчлэлүүд бурхны хүслээр бидний ив нэгдлэр одоо олон хүний амьдралд хүрж өөрчилж мөр өгөөж өгөх болтугай гэж бас хүсэж байна. Тэгээд та бүхэн бидний дараагийн үйл ажиллагаа, үйлчлэлтэй хамт байж үргэлж дэмжиж тусалж байгаарай. Ингээд бидний эзэн бурхан алдарш болтугай. Баярлалаа. Хандив өргөж хамтдаа энэ гэрийг байгуулахын тулд, бий болгохын тулд одоо гар бие оролцсон бүхий л гишүүдтэй хандаж хэлэхэд та бүхний өргөл үнэхээр одоо бид хөрөнгө болж хэрэгтэй айлдаа ингээд чухал одоо амьдрах орон байр болж ингэж ирж байгаад бүгдээр бас баяртай байгаа хаа гэж бодож байна. Бодит ийм тусламж болж очлоо гэж үнэхээр сайхан байна. За тэгээд бидний цаашдын үйлчлэлийг бидний гишүүдийг Адвентист чуулганыг бурхан ивэх болтугай. Бурхан бидэнтэй хамт. Тэгээд зөвхөн үннийг үйлсээрээ амлцгаая.